За өдрийн мэнд хүргэе. За учрал сайдаас сууя. За өчигдөр Спанга хорон дээр энэ усны төслүүдийг дэмжихэд бас боломж олцоо бас гарч тэрийг гаргаж өгсөнд баярлалаа. За тэгээд төсөв эцсийн батлагдах хүртэл бас та бүхэн манаас дэмжээрэй гэдгийг хүсэж байна. За төр хувийн хвшлийн түншлэлийн хууль юу болж байгаа вэ? Энэ дээр одоо яагаад ажил хийгдэхгүй байна вэ? Энийг одоо гарц гаргалгаа гаргаж байгаа гэсэн хизээ орж ирэх вэ? Улсын хурлаар орж ирэх үү? Хизээ орж ирэх вэ? За жишээ нь Далан задгадын дулааны цахилгаан станц 50 мегаватт барих гээд эрчим хүчний яам одоо бүгдээрээ л явж байна. Сангийн яам одоо бонд гаргаад ингэ явж. Энэ одоо яг ямар хуулиар баригдах вэ? Одоо төсөв батлагдангууд бондын эрх нэгдэх байх. Ямар хуулиар баригдах вэ? Төрийн хувийн хвшлийн хуулиа одоо хурдан шийдчихвэл энэ аймаг орон нутгийн боломжууд чинь маш их байгаа юм биш үү? Улсын төсвүүдээр ачаал өрүүлэхгүйгээр хийх ажлууд олон байгаа юм биш үү? Тэгээ энэ дээр тодорхой хэлээч. Их хурлаар гаргах шийдвэрүүд хизээ орж ирэх үү? Энэ дээр бас их хурл дээр ажлын хэсэг эдгээр гаргаад явах уу? Одоо ямар одоо боломж олцоонууд байна вэ? Хамгийн гол нь бол энэ аймаг орон нутгуудын боломж өөрөөгөө авч явах боломжуудыг нь л одоо төрөөс дэмжиж өгье л гэж сүүлийн 30 гаруй жил ярьсан. Тэгээ энийг хизээ хийх вэ гэсэн асуулт байна. Байна. За учрал сайд хариулъя. За Сэд Дор жигшүүний асуултанд хариулъя. Тэгээ Сэд Дор жигшүүн эдийн засгийн байнгын орооны даргын хуваар энэ засгийн газрын олон төслүүдийг бол бас манлайлж дэмжсэн. Гэхдээ энэ олон төслүүд явлаа гэд усны асуудлыг бол бид мартаж болохгүй. Ялангуяа одоо энэ говийн бүс нутагт за энэ орхон ангийн төсөл, Эрлэн тоонд гэд энэ олон усны төслүүдийг урагшлуулахгүй бол цаашаа бол бид нэр ямар ч одоо уул уурхай салбарч бай, бусад салбарч бай төсөл хэрэгжүүл гэдэг бэрхшээлтэй болно. Тэгэхээр нийт зураг төсөв тэзүү бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр төсвөн тавигддаг. Хангалттай бол зардал биш. Гэхдээ энэ жагсаалтанд бол энэ одоо усны төслүүдийг бол тэргүй ээлжинд ирэмлээд явах гэдэг бол би ийм байр суурьтай бол эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд байгаа. Орхон ангийн төсөл бол 2020 онд бас тэзүү нь бол хийгдсэн байлээ. Гэхдээ одоо шинжлэх шаардлага байна. Онгоц цагаан бургастай төсөл, Хэрлэн тоонтын усны төсөл. За одоо Хэрлэн тоонтын төсөл болвол тэзүү нь хийгдэж байгаа. Оюутлагоогоос санхүүжилт аваад. Тэгэхээр бид нар зураг төсөв тэзүү бэлэн болгочоод гадна дотны санхүүжилт одоо дэмжлэг авах ажил руу орохгүй бол юу ч бэлэн биш, цаашаа урагшлахгүй шүү дээ. За энэ утгаараа бол бид нар бол сая төслүүдийг ирэмблэхдээ энэ усны төслүүдийг бол тэргүй ээлжинд ирэмблсэн. Дээрээс нь сая улсын жилийн төлөвлөгөөнд 126 төсөл байсан. Жилийн төлөвлөгөөнд байсан төслүүдийн 76 нь улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүжилт авч ийсэн. 50 төслийг хэн санхүүжүүлэх вэ? Санхүүжилтийн их үүсвэр нь тодорхойгүй. Тэгсэн мөртлөө нийгмийн импакт өндөртэй. Ингээ одоо яах вэ гэд ирэл хийлж иж энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хуулиа амь оруулъя л гэж зорьсон. Тэгэхээр энэ төсвийг дагалдуулаад яг таны хэлж байгаа төр хувийн хвшлийн түншлэлийн хууль орж ирж байгаа. 50 төсөл түншлэлээр явна. Ингээ явах гэхээр одоогийн хэрэгжиж байгаа хуулиар бол бараг одоо 8 үе шат. Багадаа жил 4 сар. Сангийн яамнаас 3 удаа зөвшөөрөл авдаг. Эдийн засгийн хөгжлийн яамнаас чагсаалтанд оруулдаг. Тэгээ түншлэлийн төв дээр очиод урьдчилсан тэр шинжилгээ бүрэн шинжилгээнүүд хийгддэг. Ингээд жил хагас гадны одоо хөрөнгө оруулагч нарыг авчираад түншлэлийн төсөл хэрэгжүүлье гэдэг ноу хавыг нь ашиглаж хамгийн сүүлд нээлттэй сонгон шалгаруулж зарлаа өөр компанид өгчгөөр яаж Монголд хүн одоо хөрөнгө оруулж хамтарч ажиллах вэ? Тэгэхээр аймаг орон нутаг бие дааж төслөө хэрэгжүүлэх болцоог нь олгоё. Нийслэлээр өнөөдөр түншлэлийн төсөл амжилттай хэрэгжээд байгаагийн шалтгаан бол тэр нэг 5 салбарт дээрээс нь 100 тэрбумаас доош өртөгтэй төслүүдийг хялбаршуулсан журмаар хугацаа бага, үе шат бага байдлаар хийдэг засгийн газрын хялбаршуулсан журам хэрэгжиж байгаа. Энэ хууль төсөв дагсан хууль батлагдсанаар аймаг орон нутгууд бүгдээрээ түншлэлийн төслөө бие дааж хэрэгжүүлэх болцоо бүрднэ.